Сайн байцгаана уу? Та бүхэндээ Солонгост 2016 онд гарсан хянах боломжгүй хайр киноны part 2-ыг хүрэхэд бэлэн болсон байна. За өмнөх дугаар дээр манай хоёр нэг нэгэндээ туниж гомцсон уур амьсгалтаагаар завин дээр үлдсэн. Цааш нь үргэлжлүүлээд ярив. Нөүл Жүүнийг аль байдгаараа ятгах гуйсан ч өнөөх нь уурлаж түнсээр завнаас буун. Нөүлч бас араас нь очоод машинд суухад Жүүн буухыг шаардахад мэдээж нөүл буухгүй л дээ. Тэгээд Жүүн өөрөө буугаад машин бариад л явчихна. Нөүл тэнд ганцаараа үлдсэн тул Жүүний менежертэй холбоо бариад хамт бууццгаана. Жүүн таксины жолоочоос цэгийн түр аваад ээж рүүгээ залгаад би таныг санаа зовж байсныг мэдэж байна гэхэд бас л гомцсон ээж би чам санаа зовоогүй гэд бас л худлаа хэлээд уцаа таслана. Аавгах нь үүнийг сонсоод ээжийнх нь уцыг аван Жүүн рүү дахин залгаад тэр юу охин юм бэ? Чамааг мөнгөний төлөө ашиглаад байгаа юм биш үү гэд Жүүнээс асууна. Тэр юу гэж дээ? Тийм хүн биш гэхэд нөгөө тоохгүй байсан ээж нь зэн шүүрч байгаа. Тэгвэл хин юм бэ? Гэхэд тэр бол миний хайртай хүн. Би түүнд бүр маш их хайртай гэж хэлв. Нөгөө талд Жүүний менежер Нөүл Жүүн гэхдээ чамд үнэхээр сайн юм шиг байна. Чиний төлөө хайртай нохоогоо хүртэл гадаа байлгаж байгаа гэхийг сонсоод Нөүл цочирдож орхино. За тэгээд од залуу маань гэртээ ирэхэд өнөөх хэвлэл мэдээллийнхэн байшинг нь бүсэлчихсэн байна. Тэр арын хаалгаараа сэмээрхэн ороод хайртай нохоотойгоо уулзаж байх үе түүний биеийн байдал дахин муудаж арай ч юм өрөөндөө ороод эмээ он. Нөгөө талд нь Тай гихч залуугийн ээж нь нарийн бичгээсээ Жүүний хөх өвчин тусныг нь олж мэдээд энэ тухай ээж нь мэдэж байгаа юу? Хэвлэл мэдээллийнхэн мэдээ юу гэхэд тэр хинт ч хэлээгүй байгаа түүнд амьдрах хугацаа маш бага үлдсэн гэж сонссон гэж хэлнэ. Эмээ усны дараа Жүүний би арай дээрдэж өрөөнөөсөө гарч ирэхэд Нөүл аль хэдийн гэрт нь ирчихсэн. Өөрт нь хоол хийж байгааг харна. Нөүл гараа хутган зүсгэд Жүүн гарыг нь усаар угааж өгөхгүй би өөрөө чаднаа. Менежер чинь л намайг арын хаалгаар ор гэсэн шүү гэж хэлв. Дараа нь Тай юунтай уулзна. Юун түүнээс Нөүлийн тухай асуухад тэр бүгдийг ярьж өгнө. Чи тэрэнд сайн юм уу гэхэд тийм ээ хайртай. Гэхэд нөгөөх нь боож фүг шахаад дарсаа цацчихад явчихлгүй л яах вэ? Нөгөө талд Жүүн Нөүл хоёр гэрэл унтраатай байхад Нөүл Жүүнийг чи аимшигын түүхээс айдаг гэлөө гэд сүнсний тухай ярьж байтал Жүүн чиний ард жинхнээсээ сүнс байна гэд хэлтэл Нөүл айгаад буудан руу суучгав. Жүүн гэрлээ асаагаад түүнийг шоолоход манай хүн чи намайг шоолно гинэгээд түүн рүү ойртоход Жүүн би чамаас хол байх гэж хичээсэн. Гэхдээ одооноос эхлээд чамтай хамт байхаар шийдсэн гэж хэлээд хамтдаа сайхан оройн хоолой идээ сууж байтал Тай Жүүний гэрийн гараа ирээд Нөүлийг хайж байхыг од залуу маань камераараа харчихнаа. Үүнийг үүлээд мэдгэдэхгүй тулд түүнд галтаагаа цэвэрлжээ гэж хэлээд Тайтай уулзахаар гарна. Тай түүнд би Нөүл тохирох хүн биш гэдгээ мэдэж байна. Гэхдээ чи түүний нүд рүү хараад би чамд хайртай гэж хэлж чадах уу гэж асууна. Тэр үед Нөүл гарч ирээд мэдээгээр чамайг Чаана гэдэг жүжигчэнтэй үргэлж байгаа гэж ярьж байна. Энэ үнэн юм уу? Чи намайг зүгээр л ашиглаж байсан уу? Гэд уурлаж орхино. Үнэндээ тэр юу ч мэдээгүй байсан бөгөөд түүний менежер илүү их нэр хүнд олохын тулд худлаа сенсац тэгдээсэн байж. Чи юу яриад байгааг чинь би ойлгохгүй байна. Бусдыг биш зөвхөн надад итгэж намайг сонсооч гэж гуйсан ч манай хүн тоохгүй байв. Тэгтэл Жүүн би чамд хайртай гэд хэлэхэд хүртэл чи угаасаа сайн жүжигчин. Одоо жүжиглэхээ бойл бид хоёр өөр ертөнцийн хүмүүс. Хол байвал дээр байсан. Харин би л тэнэг болохоор чамд ойрцочлоо гэхэд Жүүн түүнийг шууд үнсчихнэ. Нөүл тэндээс чимээг хүн гарч явах үед гадаа зогсож байсан Тайч тэдний яриаг сонссон байв. Гэр хүртэл нь араас нь юу ч хэлэлгүй тагсаар л байв. Маргааш нь телевизээр Ча Жүүнтэй холбоотой харилцааны талаар ярьж гарна. Үүнийг харсан Нөүлийн найз маш их уурлаж түүнээс Жүүн чамайг ашиглаж байгааг чи аль хэдийн мэддэг байсан уу гэхэд үгүй би мэдээгүй байсан гэж хариулна. Нөгөө талд Жүүний багийнхан ч мөн тэр ярилцлагыг үзэж байхад Жүүний дарах хүртэл түүний жүжиглэх чадвар улам сайжирсан байх шүү гэж хэлж байхыг бодоод энэ нөхөр бүхнийг зориуд зохион байгуулсан тод харагдаж байна. Од маань үүлэгийн дүүтэй уулзаад ихчтэй хэлээд өгөл дөө надад итэг гэд чиний үгийг сонсдог гэдгийг би мэднэ гэд гуйхад нөгөөх нь огт тоосон шинжгүй яваад өгнө. Дараа нь Тай оффист байхад туслах нь түн. Нэг талд чи юунтэй сүү тавих гэж байж нөгөө талд Нөүлтэй ядан хүн шиг уулзаад хоёр туулал хөөж байна. Хэрвээ Нөүл чиний энэ үнэн төрхийг мэдвэл чамааг үзэн ядна. Тиймээс чи өөрөө түнд яг одоо үннээ хэлэлтэй гэж уурлав. Дараа нь Жүүн болон Тай хоёр Нөүлийн гэрт ирнэ. Тай Нөүлд займаг авчирна. Тай Нөүлд халуурдах гэж байхад Жүүн өмнөөс нь шууд идчихнэ. Нөүл тэр хоёрыг хоёуланг нь одоо яваа. Би өөрөө займаг идчихэж чадна гэхэд тэр хоёр хөдөлсөн ч үгүй. Уур нь хүрээ тэр өөрөө тэндээс явчихнаа. Жүүн Тайгийн гар дээрх цагийг хараад түүний гарыг хатган. Чи ийм хачин хувцастай мөртлөө ийм үнэтэй цаг зүүдэг юм уу те? Чи яг хин юм бэ гэхэд нөгөөх нь бандаад би чамд өөрийнхөө хэн болохоо хэлэх шаардлагагүй гэж бодож байна гэж хэлнэ.
Үүний дараа Тайло дүүн залгаад ээж осолд орсон гэж хэлнэ. Тэр шууд эмнэлэг рүү очиход нөгөө хүүхэн нь ч бас байгааг хараад уурлахад үүн ээжийн амийг өнөөдөр тэр аварсан шүү. Хэрвээ тэр байгаагүй бол юу болох байсныг би төсөөлж чадахгүй байна гэж уйлна. Жүүн үүлэг хайж яваад нэг газар хоол идэж байгааг нь харнаа. Гадаа хүлээж байгаад түүнийг хөргөж өгөхөөр болоод явж байхад үүлээ намайг эмнэлэгт хөргөд өгөхөд тэр нэг өдөр би чамаас маш хаж явж хизээж буцаж ирэхгүй гэж хэлнэ. Яг тэр үеэр үүлэгийн гэдэс их эзнээс болж өвдөж эхэлнэ. Жүүн шууд ээжийнхэн гэрлүү түүнийг аваачаад эмчлүүлнэ. Ээж нь уламжлалын эм тантай зүүн энтер барьдаг байсан юм шиг байна лээ. Нөгөө талд Тайгийн ээж эмчтэй хувилдаж нөхөрт маань намайг мис засал хийлэх гэж байгаа. Тэр хүртэл намайг асарч байгаараа гэж худлаа хэлээд өгөөч гэхэд эмчин нөхөрт нь яг хэлснээр нь хариулна. Тай нөө үлэгээс өнөөдөр надтай хамгаамий түү гэсэн мессеж аваад баярлаад явах гэж байтал аав нь залгаад уулзах хэрэгтэй болоод аав руугаа явхад үүлээ хүлээсээр л үлдэв. За нөгөө хэргийн эзэн хингэргийн давхур дарга менежер хоёр нь өвдөг сөгдөө жүүнээс уушлалт гуйнаа. Тэр тоолгүй явчихна. Нөгөө хоёр нь бүр шок. Алуулах байх гэж бодсон чинь энэ яачихсан юм болоо гэж бодож байв. Та ирэхгүй гэдгийг нь мэдээд үүлээ жүүн рүү залгахад унтах гэж байсан тэр шууд машинаа унаад очилгүй л яхав. Нэг нэгнийхээ өмнө ирэхэд жүүний толгоо эргэж эхлэв. Хайртай эмэгтэйтэйгээ уулзгаар ирсэн тэр өөртөө битгий ингээч түүний өмнө том алдаа хийлэхийг хүсээд байна уу? Намайг энэ өвдөлтөөрөө зогсоож чадахгүй шүү гэж дотроо хэлж байв. Тэгээд өөрийгөө хүчлэн байж ургаж шалгаж түүнийг тэрнэ. Тэр дотроо бүхнийг орхиод над дээр ир. Би чамайг хизээж алдахыг хүсэхгүй байна гэж хэлсээр л байв. Энд нэгэн дурсамж гарч ирнэ. Жүүний ээж дээр эмчилгээ хийхээр очих үе тэр нөөлд Жүүн чамааг олон жилийн турш хүлээсэн гэж хэлснийг санаад Жүүнд боломж өгөхөөр шийдлээ гэдгийг хэлэн залгсан байж. Нөгөө талд Тай нөөлөгийн байн очдог байсан ресторанд очиод эзэнд нь 100 мянган вон өгөөд нөөлөг юу ч хүссэн битгий тайтгалзаарай. Бүгдийг нь өгөөрэй. Би түүнтэй дахиж уулзахгүй. Би түүнээс одоо холдноо гэд хэлж байлаа. Энэ нь Тайгийн ээжийнх нь хүсэлт нь биелж байгаа нь харагдчихэв. Жүүн өвчнөөхөө улмаас зөв зогсож чадахгүй байсан ч нөө үлийг тэрсээр л байв. Үүлээ чи шүнжэнгөө ингэж зогсох гээд байгаа юм уу гэж асуухад тэр инээмсэглээд муугүй санаа байна шүү гээд чи түрүүн уцаар юу гэж хэлэх гээд байсан бэ гэхэд үүлээ мэдэн бодолж байхад чи үнэхээр хөөрхөн шүүгээд ичээж орхиноо. Жүүн өргөжлүүлээд одоо бүр илүү хөөрхөн харагдаж байна гэхэд нөө үл уурлаад явах гэж оролдов. Жүүн араас нь маргааш уулзнаа. Маргааш ч уулзна. Өдөр бүр энд уулзна гэж хэлээд хичнээн хөвдөж байсан ч маш их баяртайгаар түүнийг өдөв. Маргааш нь Жүүний зураг авалтанд түүний хамтрагч чай ирнэ. Зураг авалтын дараа тэд ярьцлага өгөх үеэр сэтгүүлчид харилцааныхын талаар асуухад Жүүн бидний хооронд ямар ч харилцаа байхгүй. Би зүгээр л хамт ажилладаг гэж тодорхойлно. Үүнийг сонсон сэтгүүлчид нөө үлгээс асуулт асууж эхлэхэд нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд надад өөр хүн таалагддаг. Жүүнтэй ямар ч харилцаа байхгүй гэж худлаа хэлнэ. Дараа нөө үл машин сууж байхад Жүүн ирж түүнээс чи өөр хүн сайн юм уу гэж асууна. Би чамайг хамгаалахын тулд л ингэж хэлсэн. Хэрвээ тэгэж хэлээгүй бол сэтгүүлчид чамайг зүгээр орхихгүй байсан шít гэж хэлнэ. Дараа нь Тайгийн ээж нэг хүнтэй уулзнаа. Тэр хүн түүнд та бол ноён чоогийн төрсөн хүү биш гэдгийг би мэднэ. Одоо би түүнийг ноён чойд хэлнэ. Мөн Жүүн бол түүний цорын ганц жинхэнэ хүү гэдгийг ч би хэлнэ гэхэд Тайгийн ээж түүнд мөнгө өгөөд чи над амаа амхаараа гэж хэлээд гарч явахдаа хүүтэйгээ таарнаа. Тай бүгдийг нь сонссон байлаа. Тэгээд тэр одоо энэ бүгдийг аавд үннээр нь хэлээ гэхэд ээж нь хэрвээ би хэлвэл аав чинь биднийг орхиод явчихна шүү дээ гин. Тэр уучлна гэдгийг би мэдэж байна. Гэхэд ээж нь чиний жинхэнэ аавч биднийг орхио явсан. Одоо хэлбэл энэ хүн ч бас явна. Надад 3 сар өгчгөлдөө гэж гуйхад яагаад заавал 3 сар гэж хэлээд байгаа юм бэ? 3 сарын дараа юу болох юм гэхэд ээж нь 3 сарын дараа Жүүн хөх болно. Тэрний өвчтний талаар бүгдийг хэлнэ. Үүнийг сонсоод тэр шоконд орно. Одоо нөө үлээ Жүүний тухай баримтат кино хийж байна. Түүнээс чиний хүслийн чагсаалт юу вэ? Эхний хүсэл чинь юу вэ гэхэд тэр инээмсэглээд миний хамгийн ихний хүсэл бол чамаас би чамд хайртай гэдэг үгийг сонсох гэхэд үүлээ камера унтрааж битээ тоглоод байл та гэхэд чи өнөөдөр өсөө угаагүй юм уу? Чи дуртай хүнийхээ анхны болзоонд ингэж ирж болохгүй шүү дээ гэхэд хөөе би өдөр бүр өсөө угаадаг шүү гэж хариулав. Жүүн бүр түүнийг цаажлуулаад тэгэхээр чи надад сайн болохоро таалагдахын тулд өсөө угаагаад ирсэн байжээ гэв. Үүнийг сонсоод тэр уурлаж эз үсээ цуглуулад менежерт нь би явлаа. Жүүн өнөөдөр галзуурчихсан юм шиг байна. Юу яриад байгааг нь юусоо ойлгохгүй байна гэж хэлв.
Дараагийн хэсэгт зураг авалтын үеэр Жүүн жижиг осолд орно. Менежер нь сандран үүлээрээ гүйж очиод Жүүн осолд орчихлоо. Одоо яаралтай явцгаая гэж хэлээд нөө үлээг нэгэн машин суулгаад энэ жолооч чамайг Жүүн дээр аваачин гэв. Нөө үлээ маш их хайж тэр хүнд гимцсэн үү гэж жолоочоос асуухад тиймэрхүү л байна гэж хэлчихэд эхлээд кофе ууцгаах уу гэж аавна. Нөө үлээ бүр ууралд юм байгаа үсттэй. Чи одоо галзуурчихсан юм уу? Хүний аймнаас яригдаж байхад юуны чин кофе? Би яаралтай түүн дээр очимоор байна гэж загнаж гарав. Тэр уурлаа жолоочоос түлхүүрээ өгөөт хаа нэвтэж байгааг надад хэл. Би өөрөө очино гэж ойрлж гарав. Гэтэл өнөөх жолооч нь Жүүн байв. Тэр чи надад тэгж их санаа зовсон юм уу? Бас надад юу хэлхийг хүссэн юм бэ гэхэд нөө үлээ уурлаа түүнийг хөшөглөөд яв. Жүүн араас нь дагаад чи надад үнэхээр их санаа тавьдаг. Чи яагаад надад хайртай гэдгийг хүлээмжшөөрөхгүй байгаа юм бэ гэхэд нөө ул алхаж байхдаа бүдэрж унана. Жүүн түүн дээр яараа очиод чи зүгээр үү? Хаан чи өвдөж байна гэж асууна. Өөрөө хүнд гэмтэлтэй байсан ч түүний төлөө санаа зовж байгааг нь нөөл хараад Жүүнийг шууд үнсэж би чамд хайртай гэж хэлв. Жүүн ч бас түүнийг үнснэ. Дараагийн өдөр Жүүний менежер өвчнийн шалтгаанаар шалтгаан гаргаж ээжийг нь Жүүн дээр авчирнаа. Тэгэхэд Жүүн ээжтэй том шагнал гардуулах ёслол болох гэж байгаа учраас бүгд түүний бэлтгэл ажил завгүй байна. Та надад туслах хэрэгтэй гэж хэлээд ээжтэйгээ цагийг өнгөрөөнө. Нөгөө талд нөөлөө Жүүний намтрыг эвлүүлж байхад менежер нэрээ чи шагнал гардуулах ёслолд явахгүй юм уу гэж асуув. Тэр удалгүй бэлдээж ёслол дээр очиход маш олон алдартай хүмүүс тэнд ирсэн байв. Дүүн түүн рүү залгаад өнөөдөр гэртээ эрт ирээрээ гэхэд би өнөөдөр ажилтай оройтон гэхэд найз нь буцыг нь аваад чи өнөөдөр ямар өдөр гэдгийг мартчихсан юм уу гэж уурлана. Нөөл өнөөдөр миний дүүгийн ч биш миний ч төрсөн өдөр биш шүү дээ гэхэд найз нь чиний аавын нас барсан өдөр штэ гэхийг сонсоод хөшөж орхив. Нөгөө талд тайгийн дүү гэрийнхнийгээ бүгдийг нь Жүүний шагнал гардуулах ёслолд авчирсан байна. Нөөл авдаа зориулж жаахан дахлын ширээний юм бэлдэж байхад нэг муур ирээд түүний тавьсан хоолноос идэж байхыг хараад хөөх гэж байтал тайгийн дүү чи нөгөө мөнгөний төлөө явдаг охин байж тэгэхэд чи эхлээд энэ муураа юу ийснийг нь хараатах та гэхэд дүүн би төлбөрийг нь төлчихье гэд мөнгө шидэхэд үүлээ уурлан түүний толгойг зөхиод загнаж байтал тэр үед ард нь аав нь гарч ирнэ. Түүнийг хараад нөөл өнгөрсөн бүх зүйлээ санана. Тэр та намайг таних уу гэж асуухад аав нь түүнийг танихгүй байв. Нөөл гунигтайгаар өнөөдөр миний аавын нас барсан өдөр гэж хэлнэ. Тайгийн аав түүнд 100,000 вон өгөхөд тэр үед Жүүн ирж тэр мөнгийг нь газар шидээд эхлээд та түүнээс уушлахгүй гэж хэлнэ. Аав нь уурлаж эхлээд ахмад хүнтэй яаж ярихаа сурч дараа надаас уушлахгүй гэж хэлгээд тэндээс яваад өгнө. Тэднийг явсны дараа нөөл гуйлагчин шиг газар унсан мөнгийг түүж авахд Жүүн түүнийг зогсоогоод мөнгийг урж хаяна. Гэвч нөөл өргөжлүүлээ дахиад л төв. Чи одоо газар хөвцөн мөнгө түүж амьдардаг гуйлагчин юм уу гэж асууна. Тийм ээ, чи мартчихсан юм уу? Нэгэн цагт чи ч гэсэн намайг мөнгөний төлөө зоож байсан бидтэй гин. Жүүн ууртаагаар хувц солих өрөөндөө орж гадуур хувцаа тайлаад ээж рүүгээ залгаж би юу буруу хийсэн юм бэ? Би алдартан болсон. Гэхдээ таны хүссэн хүн болоогүй. Мэдчихээн. Та намайг сүүлийн 5 жил үзэн ядж ирсэн. Би зүгээр л өөрийнхөө зарчимдаа л үнэнч байсан. Хуйлч хүн ямар ч нөхцөлд үнэн хэлдэг байх ёстой. Би өөрөө тийм хүн биш гэж хэлв. Тэр өргөжлүүлэн би маш олон удаа танд хэлсэн. Би хуйлч болох эрхгүй. Би чадахгүй ч гэж хэлсэн. Гэхдээ та сонсоогүй. Намайг үзэн ядаж ихэлсэн бидтэй гэж уурлав. Үүнийг сонсоод бүгд түүнийг харж байв. Ээж нь түүнд чи энэ талын чадвартай хүн. Чи дээрлэхч хүүхдүүдээс нэг охиныг аварснаа санал та гэж хэлэхэд би энэ шагналыг авахгүй хүсэгчгүй байна гэж хэлв. Менежер нь болиулах гэж оролцсон ч Жүүн шийдвэрээсээ буцсангүй дэлбэртлээ урлнаа. Нөгөө талд нөөл зогсоолд машиндаа сууж байтал өмнө нь Жүүний аав инээгээ дуцаар ярьж байхыг нь хараад аавынх нь нөхөл түүнд бодогдно. Өөрийгөө барьж чадахгүй машинаараа мөрөхгүй хүсэн урагшилчл байлаа. Түүнийг Жүүн харан аавыгаа холдуулсан ч нөөл осолд орж Жүүн түүнийг имлэг рүү хүргэж явна. Аав нь гэмтээгүй ч гэсэн тэр охин яагаад өөрийг нь алах гэж оролцсон юм болоо гэдгийг ойлгохгүй гайхаж байлаа. Дараа нь та имлэгт ирж Жүүнд аавыгаа аварсан чинь баярлаа гэж хэлэнгээ өөрийгөө чоогийн хүү гэж үнэнгээ хэлнэ. Дараагийн хэсэгт Жүүн аялал төлөвлөж байгааг харуулна. Нөөл түүнээс яагаад бид зөвхөн 3 сар явах гэж илүү удаан явж болохгүй юм уу гэхэд дараагийн удаа илүү удаан явнаа гэж хэлээд түүнийг үнснэ. Дараа нь тэр машинаа авах гэж явах үед түүний би гинэт муудаж эхэлнэ. Энэ үеэр цагдаа нар ирж нөөлийг баривчилж авч явна. Жүүн юу ч хийж чадахгүй. Бүр босох хүч ч түүнд байхгүй байв. Гэсэн ч тэр өөрийгөө арай хийн босгож цагдаагийн машиныг харна хоцорно. Дараа нь Жүүн гэртээ шүдээ 100 байж очиод имээ уна. Менежер нь түүнийг өрөөнд нь төгжиж чи тэр охиноос болж амьдралаа сүйтгэж байна. Би чамаа гаргахгүй гэж хэлнэ. Энэ хооронд нөөлөө маш хатуу байцаалтанд орж байлаа.
Дараагийн хэсэг та ээжтэй ийм их зүйл хийсэн байхад хангалтгүй байна уу тань? Та яагаад тэр охины араас ингэж их зоогод байгаа юм бэ гэж уурлаж түүнийг сонссон аав нь нөөлийн нэрийг санах гэж оролдоно. Үүлэгийн дүү Жүүний байшингийн гадаа ирээд "Эгчид минь туслаач. Та л эгчийг минь аварч чадна. Түүнийг авраач дээ" гэж уйлан байж гуйхыг хараад нүд нь нулимсаар дүүрсэн ч Жүүн юу ч хийж чадахгүй байгаадаа уур нь хурч чимээгүй хүн сонсно. Тэр өмгөөлөгч рүүгээ залгаж нөө үүлэг хамгаалахыг хүсгэд өмгөөлөгч "Би ч биш. Өөр ямар ч өмгөөлөгч энэ хэргийг авахгүй" гэж татгалзсан. Дараа нь ээж рүүгээ залган өвдөлтөө шүд 100 ээжээсээ тусламж гуйхад ээж нь шууд л ирэв. Жүүний байгаа байдлыг хараад менежерт нь уурлана. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж өгөх хэрэгтэй байна гэхэд өөрөө үхэх гэж байж нөөлийн нэрийг хэлсээр л байв. "Би түүнтэй уулзах ёстой. Би түүнийг харах хэрэгтэй байна. Ээж гуйлдаа" гэдэл байв. Нөөл тэнд маш их ганцаардаж аавынхаа дурсамжийг бодон түүний дуу хоолойг дотроо сонсож байгаа мэт санагдав. Аав нь түүнийг битгий бууж өг гэж зоригжуулж байв. Жүүний аавгах менежерт бас уурлнаа. "Чи миний хүү биш байсан бол би чамайг шууд ажлаас чинь хална. Жүүн өвчтөө байхад чи түүнийг өрөөнд нь төгжсөн байна гинэ" гэхэд тэр "Би тэгэхэд яах ёстой байсан юм бэ? Тэр үүлэг аварна гэж зүтгээд байсан" гэхэд аавгах нь бүр цочирдно. Жүүний ээж ч гэсэн түүнийг хаашаач явуулахгүйгээд хориглож байв. Жүүн ээжийнхээ өмнө өвдөг сөхөрч "Би үүлэтэй уулзах ёстой" гэж ойрлоно. "Хэрвээ та ааваас салаагүй байсан бол би ийм юм болохгүй байсан. Тэр авилгалын сүлжээнд ч орохгүй байсан. Энэ бүхэн таны буруу" гэж хашгирна. Аав гах нь ирээд "Ээж чинь чиний төлөө их зүйлийг хийсэн. Чи ингэж харьцаж болохгүй" гэж загнанаа. Тэгээд тэр "Ээжигээ гомдоовол чи өөрөө илүү их зовн шүү" гэж анхааруулв. Дараагийн хэсэгт Жүүн шоронд байгаа нөөлтэй уулзгаар очино. Нөөл түүнд "Би чамаа маш удаан хүлээсэн. Чи яагаад ингэж их удаж ирсэн юм бэ? Би тэр хүмүүсийг алахыг хүсээгүй. Тэр үед надад юу тохиолдсныг ч би өөрөө ч ойлгохгүй байна. Одоо би бүхнийг мартмаар байна. Шинээр эхлэе" гэж нөөл хэлнэ. Жүүн түүнд "Тэгвэл би даяллаа дуусгая" гэж хэлнэ. Ингээд Жүүн түүнийг далайн эрэг рүү авч явна. Тэнд тэр хоёр удаан ярилцаж бие биенээ тэрнэ. Нөөлөгийн нүднээс нулимс хасгарна. Гэвч энэ бүхэн нөөлөгийн зүйд байсан бөгөөд тэр одоо ч шоронд байгаагаа ойлгов. Маргааш нь дүүн болон найз нь түүнтэй уулзахаар ирнэ. Үүлээ тэдний санаа зовоохгүй байлгах гэж өмнө нь худлааж үжиглэн хөвгчлөө байгаа мэт дүр эсгэж инээж ярилцаж байсан ч тэднийг явсны дараа тэр дахин уйтгар гунигт автана. Жүүний бич сайнгүй болж тэр хоол итгээж болжээ. Ээж нь маш их санаа зовно. Дараа нь "Та ааваасаа үүлийг шоронгоос гаргаж өгөөч" гэж гуйхад "Чи түүнд хайртай юм уу" гэж асуув. "Та тиймэл" гин. Аав нь "Хизээнээс" гэхэд "Та түүний амьдралыг сүйтгэхийг оролцсон үеэс л" гэж хэлнэ. "Хүн бүрийг ингэж өрөвдөх хэрэггүй" гэж хэлэхэд "Гэхдээ та нар буруу зүйл хийсэн" гэж эсэргүүцэв. Тэгвэл дэлхийд гарч очиод энэ алдааг хийсэн хүмүүс нь миний эцэг их гэдгийг хэлэлтэй. Хэрв хэлж чадахгүй бол надад амаа хамих гэж хэлв. Нөгөө талд Жүүний ээж түүнтэй уулзаж нөхрөө хамгаалсан сайн сайхан зүйлсийг Жүүнд ярина. Гэвч тэр сонсоод тэр таны танилцсан үе шиг байгаа болсон. Одоо тэр сайн хүн биш. Нөө үлийн амьдралыг сүрүүлсэн, аавыг нь үхэлд хүргэсэн хүнээс мөнгө авч түүнийг хамгаалсан хүн штэ гэж хэлнэ. Ээж нь "Чи тэр охиноос болоод үнэхээр солиорч байна. Чи өөр юу ч харахаа болсон байна" гэж хэлэхэд аавыг аврахын төлөө би бараг нөө үүлээ хүртэл алах шахаж байсан гэж хариулна. Жүүний ээж машиндаа суугаад хүүгийнхээ хэлсэн бүхнийг бодож үлднэ. Нөгөө талд нөө үл Жүүнийг хүлээсээр л байв. Дараагийн хэсэгт менежер ирэн Жүүний хаалгыг онгойлгоод "Одооноос чи чөлөөтэй" гэж хэлнэ. Жүүн шууд нөө үлээтэй холбоотой асуудлыг шийдэхээр аав дээрээ очиход эхнэр охин хоёр нь түүнийг хараад сандарцгаав. Аав нь түүнээс "Яасан? Чи тэр охины төлөө ирсэн үү" гэхэд "Тийм ээ" гэв. "Чи надаас өшөө авахыг хүсэж байна уу" гэхэд "Тийм ээ" л гэв. "Чи миний амийг аварсан. Тиймээс би чамд энэ боломжийг өгье" гэхэд "Та ер нь тэр охин яагаад таныг алахыг хүссэн гэж бодож байна" гэж асуув. "Би ч бас яагаад гэдгийг мэдхийг л хүсэж байна." Жүүн явах гэж байтал аав нь "Чи яагаад надтай үзэн яддаг хүнтэйгээ харьцаж байгаа юм шиг яриад байгаа юм бэ" гэхэд "Тийм ээ. Би танд дургу. Бүр үзэн яддаг. Дахиж хизээж уулзахыг хүсэхгүй байна" гэж хэлээд явна. Түүнийг явсны дараа тэр хин нэгэн рүү залгаж нөө үлээг яг одоо гарга гэж тушаал өгөв. Тэр нөө үлдээ уулзахаар цагдаа гэлцэн гадаа ирнэ. Яг тэр үед тай залгаж "Бид бүгд нөө үлийн амьдралыг сүйтгэсэнд адилхан буруутай" гэж хэлээд USB-гийн тухай сануулна. Наад чиг чи ч гэсэн үүлээтэй аз жаргалтай байх ирэхгүй шүү гэж хэлхийг сонсоод Жүүн тэндээс яваад өгнө. Дараагийн өдөр нөөл суллагданаа. Найз нь түүнтэй уулзахаар ирэхэд нөөлийн нүд Жүүнийг хайсаар л байв. "Чи одоо хүртэл түүнийг хайж байгаа юм уу? Хэрвээ ирэх байсан бол аль хэдийн л ирэх байсан" гэж хэлнэ. Дараагийн хэсэгт нөөл Жүүний гэрт очиход түүний дарагтаа таарч "Тэр түн Жүүн чамтай уулзахыг хүсэхгүй байгаа. Тэр аялалд явсан. Одоо чамайг харахыг ч хүсэхгүй байгаа" гэд худлаа илчгэнэ. Үүлээ явах замдаа тайгийн ээжтэй таарнаа. Тэр "Одооноос биднээс хол бай. Үгүй бол дүү чинь амьд үлдэхгүй байж магадгүй шүү" гэж сүрдүүлв. Нөөл ихэц очирдноо. Дараагийн хэсэгт тэр чемоданаа бэлдээд хаашаа ч явах гэж байтал та ирж түүнийг зогсооно. Энэ үед Жүүн ээжийнхээ өмнөх үгсийг дахин санаж сууна.
Ноо үлэгээс Жүүний утас руу байнга мессеж ирсээр л байв. Жүүн түүнийг хараад миний сүүлчийн мөрөөдөл чамтай хамт л байх байсан. Гэхдээ одоо би юу ч хийж чадахгүй. Надад ямар ч хүч алга гэж бодно. Удалгүй түүнд нөө үлэгээс бүх зүйл дууссан. Үнэхээр дууссан гэсэн сүүлчийн мессежийг хараад миний сүүлчийн мөрөөдөл зөвхөн нөө үлтэй хамт байх биш. Түүнд шудрах ёс авчрах байсан. Одоо би түүнийг заавал хийнэ гэж хийдэв. Жүүн нэг хүнтэй уулзаж үүлэгийн аавын өхлийн талаар асуухад тэр хүн юу ч ярихаас татгалзна. Нөгөө талд юун Тайгийн сүү тавих ёсолж болж байв. Энэ үед Тай нөө үлтэй хамт байв. Тэр түнд би Чойгийн хүү гэхэд нөөл уурлаа тэндээс явна. Энэ үед Жүүн нөгөө хүний охинтой уулзаж түүний аавыг нь их сайнаар магтана. Дараа нь тэр хүнтэй ганцаараа уулзаад чи нөөлөгийн аавын хэргийг ноён Чойтой хамт хаасан гэдгийг би мэдэж байна гэд ямар нэгэн зүйл хэлгүүлэхийг оролцсон ч тэр юу ч хэлэхгүй хിവэрэл байлаа. Нөгөө талд үүлээ Тайгийн гэрт ирэхэд түүнийг үйлчлэгч нь оруулсангүй. Хаалганы гадаанаас тэр би амьдралаа тайван болгочихсан байсан. Бүхнийг мартсан байсан. Та нар яагаад хүүгээ надад хянал тавиулах гэж явуулсан юм бэ? Яагаад ингэж намайг зовоогоод байгаа юм бэ? Та нар намайг болон дүүг минь алах гэж байгаа гэдгийг би мэдэж байна. Гэхдээ юу ч хийсэн би айхгүйгээд хашгирч байхдаа ухаан алдаж унав. Тай хурдан машинаасаа бууж түүнийг түшин босгоод машиндаа суулгаад явна. Тайгийн ээж маш хүнд байдал орж юуны аавч гэсэн Тайг сүү тавих ёслолтой очиагүй дуурланаа. Юунч гэртээ ирээд үүжлэгчтэй уураа гаргана. Нөөл ухаан орж Тайгийн машинд байхаа хараад надтай уулзвал эцэг эх чинь уурлана. Тиймээс уулзахгүй байсан дээр гэж хэлнэ. Тэр үед юун их хэмжээгээр арх ууд цогтоод усан сан руу унахад Жүүн түүнийг авраад чи ингэж амархан үхэж болохгүй. Чамд хийх зүйл их байна гэж хэлнэ. Тэгээд хамгаалагчт нь ирэх үеэр тэр тэндээс явхдаа нөгөө хүний хэлсэн юун бол нөөлийн аавын ослыг хийсэн жинхэнэ хэрэгтэн гэхийг бодож байв. Маргааш нь баримтат киноны зураг авалтыг өөр баг хариуцж байв. Нөөлийн хуучин дарга түүнд дахин ажил санал болгоно. Нөөл хэсэг бодож байгаад зөвшөөрөв. Тай өөрийн аавын эсрэг бослог гаргаж эхлэн энэ үеэр Тайгийн Жүүнтэй уулзаж чи ямар ч байсан миний ирээдүйн бирээ гэж хэлнэ. Нөөлийн дарга өөр нэг жүжигчин залууд нөөлтэй ажиллах санал даалгана. Тэр үеэр нөөл үнчиг орж ирэхэд тэр хоёрын бараг эргүүн мултрах шахна. Дараагийн хэсэг Жүүний ээж аавга хоёр ирэх үед Чойч мөн тэнд ирж Жүүний ээжийг хараад түүний нэрээр дуудана. Ээж нь түүнийг хараад зочирдож орхино. Үүлээ өндөр өсгийтэй гутлаас болж хөлн өвдөөд унах гэж байхад Тай төвшин. Жүүн санаатаагаар дахин юунтэй таарахад түүнтэй хамт байсан жүжигчин залуу уцаар ярихаар холдоод тэд хоёулахнаа үлдсэн байв. Тэр үед манай хоёр бас ороод ирнэ. Тэгээд бисээ харж согсно. Энэ үед Жүүн өмнө нь кинон тоглох гэрээ хийх талаар ярьж байсан дурсамж гарна. Жүүн нэгэн кинон тоглох тухай ярьж байхыг сонсоод дарга нь маш их гайхна. Учир нь өмнө нь ямар ч кинон тоглохоос тэр үргэлж татгалздаг байсан. Үүний дараа Жүүн тухайн киноны найруулагчтай уулзахаар очиход менежер нь түүнд энэ киноны найруулагч нь юу юм бэ штэ? Тэр чинь нөгөө ноён Чойгийн хүү Тайтай гэрлэх гэж байгааг хэлнэ. Жүүн би мэднэ гэж таймнаа хариулж байлаа. Үйл явдал одоо цаг руу шилжин. Үүлээ Жүүнд чи яагаад миний мессеж дуудлагад хариу өгөхгүй байсан юм бэ гэхэд тэр юу ч хэлэлгүй тэндээс явхад нөөл мөн тэндээс гараад явна. Тай сүү тавилтанд ирч чадаагүй дээ юунаас уушлалт гуйж байв. Нөөл даргатайгаа арх ууд суугаад тэр согсныхоо дараа чангаар дуулж бүжиглэж гарна. Дарга нь ч гэсэн түүнтэй нэгдэн хамт дуулж бүжиглцгээв. Тай Жүүн хоёр тааралднаа. Чи нөөлтэй уулзах гэж энд ирсэн үү гэж асуухад үгүй би киноны ажлаар ирсэн. Чамайг хүнд өвчтөөг би мэднэ. Тиймээс нөөл санаа зовхоо бол би түүний хажууд байна гэж хэлэхэд Жүүн чимээгүй бол юу ч хэлж чадсангүй. Дараа нь үүлээ өрөөнөөс гарахдаа Жүүний багийн нэг охиныг зарим хүмүүс дээрлэж байгааг хараад түүнд туслах гэж очиход өнөөдөр нь түүнийг зохиноо. Тэр ч мөчөөгөө өвлгөө зодтолдож гарна. Энэ үед Жүүн ирж тэднийг салгахад үүлээ тэд өөрсдөө ихэлсэн бидний буруу биш гэхэд хин ихэлсэн нь энд ямар хамаатай юм бэ? Зодон хийж болохгүй шүү дээ гэхэд ёо миний энд маш их өвдөж байна гэд баашлав. Түүний байдлыг хараад Жүүнд хэцүү байсан ч тэр нь төлөвлөгөө байсан тул биеэ барьж хүндий хүйтэн байсаар л байв. Тэр нэг хүн лөө залгаад энд хүн гэмтсэн байна. Ойролцоо эмнэлэг байвал аваад яв гэж хэлээд яваад өгнө. Маргааш нь Жүүн далайн эрэг дээр ганцаараа сууж байхыг үүлээ харнаа. Тэгээд түүн дээр очино. Жүүн үдэ анаад дахин нээхэд нөөл яг урд нь зогсож байв. Тэр чи миний 5,000 воныг харсан уу гэхэд үгүй гэв. Би энэ л унгаасандаа чи над хөлөө өргөтгтөө гэхэд тэр өргөнөө. Лавшруулаа чи гутлаа тайл гэхэд Жүүн бас гутлаа тайлж өгөв. Тэгээд тэр босоод явчихав.
Гэтэл нөөл түүний гараас бариад бүгд чамааг надаас зугтаж байна гэсэн. Гэхдээ би чамайг тийм хүн биш гэдгийг мэднэ. Чи миний тухай юу мэддэг юм бэ гэхэд би бүгдийг мэднэ. Тэгээд яг одоо чиний юу бодож байгааг чинь ч мэдчихээн гэхэд юу юм гэхэд чи одоо намайг маш их санаж байгаа тийм эцтэй. Ингэж бодох нь чамд сайхан байвал тэгж бодоо гэв. Би ч бас чамайг санаж байна. Маш их санаж байна. Чамтай өдөр бүр уулзмаар байна гэж нөөл хэлнэ. Нөгөө талд Жүүний ээж хуучин нөхөртөөгөө уулзаж би хүнтэй гэрэлсэн сайхан амьдарч байгаа гэж худал хэлнэ. Маргааш нь нөөлийн даашинз Ваны өрөөнд байж байгааг хараад хувцас солилгүй тэр шууд зураг авалтанд очихно. Ийм байдалтайг нь хараад өнөөх эрэгтэй жүжигчин түүнийг загнаж доромжилж чи одоо халагдсан гэж хэлнэ. Жүүн үүнийг хараа сэтгэл нь өвдөж байсан ч мөн л юу ч хэлж чадаагүй. Дараа нь үүлээ тайтаа уулзаж би ажлаасаа халагдчихлаа гэхэд тэгвэл буцаад явцгаая гэж хэлнэ. Зураг авалт үргэлжилж байхад тэр жүжигчин Жүүний хоолойг багалзуурдах үед нөөлд хэлж байсан үгэн санаанд нь ороод Жүүн түүнийг маш их уурлаж түүнийг хайр найргуугаар цохиж эхэлнэ. Жүүн тэр жүжигчний хүчтэй цогсноос болж зураг авалт цуслагдана. Дараа юун Жүүнтэй уулзаад чи яагаад тэгсэн юм бэ гэхэд би алдаа хийснээ мэдэж байна. Гэхдээ тэр эхлээд өөрөө миний хоолой хүчтэй боосон юм аа гэхэд чи заавал уушлал гуйх хэрэгтэй гэж хахамдуулахад Жүүн ихэндээ татгалзнаа. Энэ миний анхны төсөл. Би үүнийг сүрүүлэхийг хүсэхгүй байна. Бүхсүү сайн сайхан байх ёстой гэхэд үүнийг сонсоод Жүүн уушлал гуйхыг зөвшөөрнө. Юун түүнийг эмнэлэгт авчирч тэр жүжигчнээс уушлал гуйлгав. Жүжигч чи тэгвэл өвдөг сүгдэж байгаад уушлахгүй гэж томорно. Үүнийг сонссон юун би түүний оронд уушлахгүй гэж юун хэлнэ. Гэвч Жүүн түүнийг зогсоогоод өөрөө өвдөг сүгдэн уушлахгүй. Үүнийг хараад юун түүнийг үнэхээр гайхаж хүндэлнэ. Дараа нь Жүүн өрөөнийхөө дэргэд нөөл түүний хаалганы гадаа сууж байгааг харна. Чи энэ бүхнийг надаас болж хийсэн бидтэй гэж асуухад чи хитрхи их юм бодож байна. Одоо явж унт гэж хариулна. Яагаад надаас холдоод байгаа мэтүүрсгээд байгаа юм бэ гэхэд би их ядарч байна. Нойр хүрээд байна. Явах хэрэгтэй байна. Хэрэг чи тоглоом тоглож байгаа бол тоглол би гомдохгүй гэж нөөл хэлнэ. Жүүн түүнийг орлоо түлхэж хэрвээ надтай хамт унтмаар байвал бай. Явахыг хүсвэл яв. Би байрахгүй гэхэд би явахгүй гэхийг сонсоод Жүүн өөрөө босоод явчихна. Маргааш нь Жүүн өөрийнхөө бичлэгийг хийж байв. Би өвчтөе. Та бүхэн энэ бичлэгийг үзэх үед би энэ ертөнцид аль хэзээний байхгүй болсон байж магадгүй гэж хэлнэ. Нөгөө талд үүлээ дүүгийнхаа сургууль дээр очиход багш нь тэр дээд сургуульд орохыг хүсэхгүй байгаа тухай хэлнэ. Тэр дүүгөөсөө яагаад ингэж байгааг нь асуухад Жүүн төлбөр нь хэтэрхий өндөр шүү дээ гэхэд санаа зовлтгүй би бүгдийг нь зохицуулна гэж хэлнэ. Өдөр ирэх тусам Жүүний өвчин хүндэрч хараанд нь хүртэл нөлөөлж эхлэв. Эмч түүн чи яаралтай эмнэлэг твтэх хэрэгтэй байна шүү дээ гэхэд би үнэндээ эмнэлэг төвхийг хүсэхгүй байна гэж татгалзана. Дараа нь юун Жүүнтэй уулзаад нэг хайрцаг өгөөд чи намайг сүү тавьсан гэдгийг мэднэ эстэй гэж сэтгэнэ. Би энэ бэлгийг зөвхөн чамд биш бусдад ч ихсэн өгсөн. Тэр өдөр хийсэн зүйл манд буруу байсан. Тиймээс уушлалт гуйж хүн бүрт ийм бэлэг явуулсан. Хэрвээ чамд эвгүй байвал авч явах хэрэггүй шүү гэж хэлэхэд үгүй ээ тийм биш л дээ гэж Жүүний үгэнд нь сэтгэл хөдлөв. Юун явах гэж байхдаа чи надад хэлэх зүйл байгаа юм шиг санагдаад байх юм гэхэд тийм байсан. Гэхдээ чи сая сүү тавьсан тухайга хэлсэн учраас одоо хэлэх шаардлагагүй болчихлоо гин. Чи хэлж болно шүү дээ гэхэд одоо хэрэггүй гэж хэлээд гэртээ аюулгүй хараараа гэд явуулна. Нөгөө талд Тай тухайн компаниасаа гараад өөр ажил хийж эхэлнэ. Үүний дараа үүлээ Тайгийн ээжтэй уулзахаар очиход ээж нь түүнд 1 сая вон өгөөд Тайгаас одоо хол бай. Юун олон жил түүнийг хайрлаж ирсэн. Бид юун та хоёрыг гэрлүүлэхийг хүсэж байгаа гэхэд та ирж та яаж ингэж хийж чаддаг юм бэ гэд уурлана. Ээж нь нөөвөл мөнгө хэрэгтэй гэсэн учраас би түүнд өгч байна гэд чекээ өгөхөд тэр урах гэж оролдохыг үүлээ болиулаад чекийг нь аваад явна. Тай араас нь гүйх боловч тэр тоолгүй яваад л өгнө. Жүүн цонхоор харж байхдаа юуны гадаа байхыг хараад түүн дээр очиход тэр түүнээс чи нөө үүлээтэй ямар харилцаатай вэ? Тэр чам сайн юм шиг байсан гэхэд би ч бас түүнд сайн гэхийг сонсоод юун уурлаж та хоёр яагаад юм доогор төвчний охин дурлаад галзуурчихсан юм шиг хаашлаад байгаа юм бэ гэхэд ингэж муухагаар битгий яар гэж тайван боловч хатуугаар хариулна. Үүнийг нь сонсоод галзууртлаа уурлаад гарах үедээ бүдрээд унчихнаа. Жүүн түүнийг тэрвэрэд гэртээ оруулна. Үүлээ суглаанаас 1 сая вон хоцсон гэж найздаа худал хэлж байв. Найз нь түүнд итгэхгүй байсан тул түүнийг дэлгүүр дагуулж олон зүйлс авч өгч байхад л итгэнэ. Гэхдээ тооцоо хийх үеэр өнөөх чек нь хүчингүй байв. Тай тэднийг хараад тооцоог нь хийх гэхэд нөөвл татгалцсан. Тэгэхэд Тай чи намайг аль хэдийн худалдсан. Одоо аавын чинь өхлийн талаарч бас тохиролцоод мөнгө аваач тэг гэхийг сонсоод тэр гомдно. Нөгөө талд Жүүн юуны чагааг эмчилж өгч байхдаа байн үүлэгийн тухай яриад байгааг юун сонсоод бухимдаж би одоо явмаар байна гэж хэлэхэд Жүүн түүнийг машинаараа хүргэж өгнө. Дараа нь үүлээ гэртээ олон зүйл авч ирэхэд найз нь түүнээс
Чи аавынхаа үхлийг хүртэл мөнгөөр тохиролцчихсан юм уу гэхэд тийм ээ. Би яаж ч хүссэн тэдэнд шударгаас авчирч чадахгүй гэдгээ ойлгосон. Тиймээс ийм зүйл хийсэн. Одоо энэ мөнгөөрөө би шинэ байшаа авч дүүгээ сайн сургууль сургана гэж хариулав. Жүүн холоос тэдний бүх яриаг сонсож байв. Дараагийн үзэгдэл юун үүлэтэй уулзахаар дуудана. Түүнтэй уулзахаар очиход тэр түүнд их олон юм яриад ширээн дээр хоолыг хүртэл дээрээс нь асгаж доромжлон. Миний сүү тавих ёслол чамаас болж сүрсэн шүү гэж хэлээд улам ихээр солиорч байв. Тэр үед нь тай орж ирээд нөө үлийг эндээс яв гэж хэлнэ. Үүний дараа нөө ул гунигтаагаар левт хүлээж байхад Жүүн дотор нь зогсож байв. Жүүнийг хараад тэр сэтгэл хөдлөө барих гэж оролдсон ч чадсангүй. Нөө ул лифтэнд оров. Жүүн харин лифтнээс өрөөд гарч явна. Гэвч лифтний хаалга хаагдах мөчид нөө улийн байдлыг хараад тисэж чадалгүй буцаад ирж түүний гарыг хатгаад чи өсөөд ийм царайтай байгаа юм уу гэхийг сонсоод нөө ул дотроо маш их баярлаж байлаа. Дараа нь Жүүн түүнийг гэртээ дагуулж очиод хоол хийж өгнө. Нөө ул хоолыг идэж дуусны дараа тэд үнсэлцэж хамтдаа их хугацааг өнгөрүүлнэ. Энэ үед тэр энэ зүүд минь хизээч битгий зогсоосоо гэж бодох тэр мөчид зүүд байсныг мэдэрч бодит байдал дээр бүх зүйл өөр байв. Жүүн түүнийг тэнд нь орхиж явна. Нөгөө талд та явах гэж зүтгэж байхад Жүүн түүнийг зогсооно. Тэр үед Жүүн ирээд түүнийг явуул би чиний төрсөн өдрийг тэмдэглэхээр ирлээ гэхэд та юурлаад явчихна. Жүүн юунд хандаж би үүлийг мартахыг хүсэж байна. Чи надад тусалж чадах уу гэв. Дараа нь Жүүн ээжтэйгээ уулзахаар очиход ээж нь түүнд одоо бид чойтой ямар ч холбоогүй болсон. Тиймээс үүлээтэй аятайхан харилцаатай байхыг зөвлөв. Ээжийнхээ энэ бүх үгийг сонсоод Жүүн маш их баярлаж тэдний харилцаач бас сайжирна. Үүний дараа Жүүн гэртээ ирэхэд үүлээ түүний гэрийн гадаа сууж байв. Жүүн түүнийг дотгош оруулнаа. Үүлээгийн би тавгүй байсан тэр түүнд шүл хийж өгнө. Үүлээ түүнээс би чамаас ганц л зүйл асуух гэж ирсэн. Бид яагаас салсан юм бэ? Надад нэг шалтгаан хэлж өгөөч гэхэд тэр чимээгүй л байв. Одоо би ийм их гомцныхоо төлөө нөхөн төлбөр авахыг хүсэж байна. Таагийн ээж надад түүнээс хол байхыг хүсээд 1 саяыг өгсөн. Чи надад 10 саяыг л өгч өг. Тэр чин чамд асуудал биш үсттэй гэхэд тэр мөнгийг нь өгөхөд үүлээ баяртай гэж хэлээд явна. Гараад биеэ барьж чадлагүй маш их уйлна. Дараагийн өдөр үүлээ тайгийн ээжтэй уулзаад мөнгийг нь буцаан өгч одооноос би тайтай уулзахгүй. Хинээс ч өшөө авахгүй. Та итгүүл итэг үгүй бол өөрөө л мэднэ үсттэй гэв. Үүний дараа тэр тайтай уулзаад би ээжид чинь бүх мөнгийг нь буцааж өгсөн. Одооноос би чамтай ч уулзахгүй, хинээс ч өшөө авахгүй гэж хэлнэ. Нөгөө талд нэг хүн чойд ирж Жүүн аавгүй юм байна. Түүний асран хамгаалагч нь ээж нь гэдгийг хэлв. Чоо үүнийг сонсоод их гайхнаа. Дараагийн үзэгдэлд үүлээгийн дарга түүнд Жүүний бичлэгийг засах даалгавар өгнө. Нөө ул бичлэгүүдийг засаж байхдаа зарим бичлэг дуугүй байгааг анзаарж уурлана. Тэр бичлэгүүдийг анхааралтай үзээд Жүүний уруулыг уншиж байхдаа түүний өвчний талаар мэдэж авна. Жүүн юун хоёр маргалднаа. Жүүн түүнд чи та бит хоёрын хэнийг сонгохоо шийдснийхаа дараа л надтай уулз гэхэд Юун тайгийн ээж рүү залгаад би түүнтэй гэрлэхэ боллоо гэж хэлэхэд Жүүн юун дээр ирээд түүнийг үнсэн. Тэр үе тайгийн ээж юун яагаад ингэж аашлаад байгааг нь ойлгосонгүй. Тэгээд тэр дараагийн удаа надтай уулзахдаа энэ бүгжийг тайлсан байх ёстой гэж хэлв. Тэд ярилцаж байтал Жүүний менежер ирнэ. Жүүн түүнд түүнийг гэрт нь үргээд өчхөө гэж хэлнэ. Юуныг тэднийгээс гарч байхыг нөөвл хараад сэтгэл нь өвдөж байлаа. Нөгөө талд Жүүний биеийн байдалч дорцсон орл. Тэр орон дээрээ хэвтэж байхад эмчээс нь дуудлага ирнэ. Нөөл гэдэг охин эмнэлэгт ирээд таны өвчний талаар асуусан. Би түүнд юу ч нуулгүйгээр бүх үннийг хэлчихсэн шүү. Удалгүй нөөл Жүүнтэй уулзахаар ирэхэд тэр гэрээс минь яв гэв. Нөөл одоо чи юу ч хийсэн би чамаа орхихгүй. Мөн чиний мөнгийг би удахгүй буцаагаад өгнө гэж хэлв. Жүүн дахин түүнийг явахыг шаардна. Дараагийн өдөр юун тайгийн ээжтэй уулзаад түүнтэй гэрлэхээс татгалцахад ээж нь түүнд ослын тухай сануулж хөнгөхөн сүрдүүлв. Ноёнч цуглуулсан бүх нотлого баримтаа шалгаад Жүүн өөрийнх нь төрсөн хүү гэдгийг олж мэднэ. Үүний дараа тэр Жүүнтэй уулзахаар ирэхэд тэнд тайч бас байв. Тэд хоорондоо бүх хүнийг ярилцсан. Үүний дараа тай Жүүнтэй уулзаад чи хизээ өөх гэж байна. Яасан? Чи намайг хурдан өөхөөсэй гэж хүсэж байна уу? Би тийм амархан өөхгүй л дээ. Чи яагаад нөө үлигийн араас яваад байгаа юм бэ? Би түүнд хайртай учраас би түүнийг хизээч орхихгүй гэж хэлнэ. Дараагийн үзэгдэл Жүүн баримтат киноны зураг авалтаа байхад үүлээ ирнэ. Дарга нь эндээс яв гэж хэлэхэд тэр явсангүй. Тэр үе Жүүний биеийн байдал муудаж тэр зураг авалтаа зогсоож өрөөндөө очиод имяв. Гэвч би энэ маш их дорцсон тул Жүүн тэр дороо ухаалдаад унав. Нөөл тэнд ирж түүнийг асарч эхлэнэ. Тэр ухаан ороход үүлээ түүнд эмнэлэг твтэх хэрэгтэй гэж олон дахин хэлэхэд Жүүн түүний үгийг огт сонсохгүй түүнийг гэрээсээ хөөв. Энэ үед юун тай болон түүний аавтай уулзаад одоо би өөр хүнд дурсан тайтай гэрлэхгүй гэж хэлнэ.
Би энэ муцнаас олж Жүүний ой санамж алдагдаж эхэлсэн байлаа. Нөөвл одоо ч Жүүний гэрийн гадаа суусаар л байна. Намайг татгаш оруулаач дээ. Би одоо бүх цагаа чамтай хамт өнгөрөөмөр байна. Би чамд маш их хайртай. Чи ч бас надад хайртай гэдгийг чинь би мэднэ. Нэг ч мөчийг дэмий өнгөрөөмөргүй байгаа. Намайг оруулаач гэхийг сонсоод сэтгэл нь хөдөлж тэр хаалгаа онгойлгох мөчөд гадаа юун зогсож байв. Би тайтаа сүүгээ цуцалсан гэж хэлээд түүнийг тэрхийг нөөвл холоос харж зогсно. Гаднаас нь харахад тэд дотн болсон мэт харагдавч Жүүний хувьд бүх зүйл өөр байсан. Тэр өвхөөсөө өмнө хайртай хүнээ хамгаалж түүний төлөө ямар нэгэн зүйл хийхийг л хүссэн учраас энэ бүхнийг эхлүүлсэн байжээ. Түүн төвчхээс өөр сонголт байхгүй, цаг хугацаач байхгүйсэн юм. Юуны гэртээ оруулахыг нөөвл хараас сэтгэл нь өвдөж, гунигтайгаар Жүүний ээжийн рестораны гадаа очиод сууж байтал ээж нь түүнийг хараад "Чи энд юу хийж байгаа юм бэ?" гэхэд Жүүн өөр хүнтэй уурхиж байгаа гэж хэлв. Үүнийг сонсоод Жүүний ээж түүнийг дотгош оруулаад хоол өгнө. Энэ хооронд Жүүний аав Жүүнтэй уулзахаар дуудав. Жүүн явах гэж байтал "Юм. Чи явах хэрэггүй. Би бүгдийг зохицуулна" гэв. Дараа нь тэр Жүүнд "Би чамд хайртай" гэхэд тэр ч бас хайртай гэж хэлв. Нөгөө талд нөөвлөгийн хэлснийг Жүүний ээж бүрэн ойлгож байв. Тэр нөөвлийг тайвшруулаад унтуулв. Дараа нь Жүүн рүү залган дуудаад "Чи нөөвл хайртай юм бол яагаад түүнийг ингэж гомдоод байгаа юм бэ" гэж асуув. "Би удахгүй бүхнийг тайлбарланаа" гэж тэр хариулна. Ээж нь "Би нөөвлийг унтуулад энд үлдээсэн" гэж хэлээд тэгээд Жүүнд "Би жаахан ажилдаа явж байна. Тиймээс чи нөөвлийг сайн харж байгаарай" гэхэд тэр зөвшөөрнө. Дараа нь Жүүн өрөөнд ороход нөөвл унтаж байв. Тэр түүний хажууд суугаад удаан харж сууна. Нөөвл унтаж байхдаа орноос Жүүн дээр унчихнаа. Жүүн түүнийг тэврээд хамт унтна. Маргааш нөөвл сэрхээс өмнө Жүүн босоод явсан байлаа. Тэр сэрээ Жүүний өрөөнд түүний бүх зүйлсийг байгааг хараад сэтгэл нь өвдөж байв. "Та юун дээр очиод Жүүн чамтай ойртож байгаа нь өөр санаатай" гэж хэлэхэд Юун түүнийг огт сонсохгүй яв гэж хөөгөөд Жүүнтэй уулзаж таагийн хэлсэн бүхнийг ярьж өгөөд таагийн хэлсэн энэ бүх зүйлс үнэн юм уу гэж асуув. Дараагийн үзэгдэл Жүүн нөөвлийн дарагтаа ярьж өнөөдрийн зураг авалтыг нөөвл хийх болно гэж хэлэн дарагт зөвшөөрөв. Үүлээ ирээд "Өнөөдөр ямар зураг авалттай вэ?" гэж асуухад "Би өнөөдөр хайртай хүндээ гэрлэх санал тавина. Чи түүнийг бичлэгт оруулж авах хэрэгтэй байна" гэв. Энд нэгэн дурсамж гарнаа. Жүүн Юунийг өөрийн үгээр итгүүлж түүнийг өөртөө бүрэн итгэдэг болтол нь ойртуулсан байна. Нөөвл тэдний тухай баримтат кино хийж байхдаа "Та хоёр хизээ бие биедээ дурлсан гэдгээ мэдсэн бэ" гэж асууна. Би Юунийг анх харсан тэр мөчөөсөө л түүнд дурлсан гэхийг сонсоод нөөвлийн сэтгэл маш их өвдөж 5 минутын завсарлага аваад тэндээс гарч явв. Үүлээ гарсны дараа Жүүн Юун руу хараад "Чиний мөрөөдөл юу вэ? Чи юу болохыг хүсдэг байсан бэ?" гэж асуугаад "Харин миний мөрөөдөл бол аав шигээ хуйлж болох байсан. Гэхдээ нэг өдөр аав маань сайн хүн биш гэдгийг би мэдсэн. Тэр мөнгөний төлөө буруу хүмүүсийг хамгаалдаг байсан. Гэмт хэрэг хийсэн хүмүүсийг ч авардаг байсан" гэхэд Юун түүнээс "Чиний аав юу хийчихсэн юм бэ?" гэж асууна. Тэр нэг ослын эргийг нуусан юм аа. Бүх нотлох баримтыг ч арилгасан гэж хариулна. Үүнийг сонсоод Юун бүрэн балмагдаж "Би ариун цэврийн өрөө орчоод ирээ" гэд дотгошоо орно. Хэсэг хугацааны дараа Юун буцаж ирээд "Чиний аавч гэсэн хүн шүү дээ. Тэр ч бас алдаа хийж болно" гэхэд Юун "Үгүй ээ. Нөөвлийн амьдрал түүнээс болж сүрсэн" гэхэд тэр осолд нас барсан хүн бол нөөвлийн аав гэдгийг хэлнэ. Үүнийг сонсоод Юун бүр сандарч эхлэв. Нөгөө талд Үүлээ энэ бүхнийг шууд амжилтаар харж байлаа. Учир нь Юун энэ бүхнийг урьдчилан төлөвлөж байшингийн хаа сайгүй камер байрлуулсан байжээ. Аавыгаа аврахын тулд би баг нөөвлийн амьдралыг эрсдэлд оруулсан гэж хэлнэ. Дараа нь Юун түүн рүү хараад "Чи нөөвлийн аавыг алсан хүн мөн биз дээ? Чи тэр спорт машины жолооч үсттэй" гэд тас хэлчихнэ. Тэр байшинд камер суйрлуулсан талаар хэлэхэд өнөөх нь бүр дэлбэрч "Чи буруу үнтэйгээ тоглож оролцсон байна. Миний аав хэн гэдгийг чи юу мэдхүү? Миний аав тэр бүх нотлох баримтыг устгасан. Одоо бүр илүү хүчтэй болсон хүн" гэж хэлнэ. Үүний дараа Жүүн камер руу хараад Үүлээд "Чиний аавыг алсан хүн бол энэ хүн. Тэр өдөр чиний гараас USB-г авсан хүн бол би. Би энэ бүхнийг аавынхаа аврахын тулд хийсэн. Тийм учраас би чамаас олон өдөр хол байсан. Би чиний аавын алуурчныг илрүүлэхийг хүссэн" гэж хэлв. Нөөвл маш их уйлав. Нөгөө талд ноёнчоо 2 дахь нэртэй "Би Жүүний ээжийг зориуд өөрөөсөө холдуулсан. Түүний жирэмсэн гэдгийг мэдэж байсан ч би чамтай амьдрахыг хүссэн учраас л явуулсан. Одоо би чамайг хизээж орхихгүй" гэж хэлнэ. Дараагийн үзэгдэл Тай нөөвлтэй уулзаад "Би Жүүнийг үргэлж буруу ойлгодог байсан юм байна. Гэхдээ Жүүн чиний аавд шударгаас тогтоохын тулд энэ бүхнийг хийсэн байна" гэж хэлнэ. Харин би бүхнийг мэдэж байсан ч юу ч хийж чадсангүй. Харин тэр миний оронд маш их зүйлийг хийсэн байна. Тэр үнэхээр сайн хүн юм. Үүний дараа Тай түүнээс өөрт нэг боломж өгөхийг гуйхад нөөвл татгалзаж тэндээс явна. Маргааш нь Жүүн аавтайгаа уулзахаар очиод "Ааваа" гэж дуудана.
Дараа нь өөрийн өвчний талаар түүнд хэлээд тэндээс явна. Аав нь зочирдож маш их гунигт автаад үлдэнэ. Үүний дараа Жүүний өвчний тухай мэдээ хаа сайгүй тархаж эхэлнэ. Энэ мэдээ телевизээр гарч Жүүний фэнүүд түүний төлөө залбирч түргэн эдгэрээсэ гэж хүснэ. Жүүн энэ бүхнийг хараад сэтгэл нь хөдөлж хүмүүс намайг ингэж их хайрладгийг би огт мдээгүй байсан юм байна гэж бодоод гуниглаа. Дараа нь Жүүн нөөлөтэй уулзаж хамтдаа сайхан цагийг өнгөрүүлж тэд удаан ярилцсан. Дараа нь Жүүн түүний өвдгөн дээр толгоогоо тавиад унтна. Нөөлөө түүнийг зүгээр л харж суув. Үүний дараа Жүүн ээж дээрээ очиж өвчнийхөө талаар хэлэхэд ээж нь үүнийг сонсоод бүрэн шоконд орж уйлж эхэлнэ. Жүүн ч бас ээжигээ хараад маш ихээр уйлав. Нөөлөө мистер Чойтой уулзаж Жүүний бичсэн бичлэгийг түүнд өгнө. Тэрээр түүнд нэг удаа та миний аавд шудраг байгаагүй. Энэ удаа та заавал шудраг байна гэдэгт би итгэж байна. Бас би танд найдаж байна гэж хэлв. Чой Жүүний бичлэгийг үзэж байтал түүн рүү хуучин ихнэрээс нь дуудлага ирнэ. Тэр бид уулзах хэрэгтэй байна гэд уулзцаав. Чи их том хүн. Тэгэхээр чи маш сайн эмч нарыг мэднэ шүү дээ. Жүүнийг аварч чадахгүй гэж үгээд тэр маш их уйлнаа. Би Жүүнд хуйлж болохыг нь хүчээр тулгасан. Өнөөдөр тэрнээс болж миний хүү ийм өвчтөй болсон гэж хэлээд тэр дахин түүнийг аврахыг гуйна. Чойд ч бас энэ бүхнээс болж юу ч хийж чадахгүй дээ маш их шанална. Маргааш нь Жүүн нөөлийг нэг газар дагуулж очино. Нөөл түүнээс бид хаашаа явж байна гэж асуухад Жүүн энэ бол бид хоёр зориулж бэлдсэн газар гэж хэлнэ. Тэнд зах орчин тойрныг хамтдаа үзэж маш жаргалтай цагийг өнгөрүүлцгээв. Чой Жүүнийг уулзахаар дуудана. Жүүн түүнтэй уулзахаар очих боловч яг тэр үед дахиад л ой сономжаа алдчихна. Тэр ноён Чойгийн өмнө хачин байдалтай ярьж эхлэхийг хараад хүүгээ өрөвдөн уйлж эхлэв. Дараа нь Жүүний аав ганцаараа сууж ямар нэгэн зүйл бодож эхэлнэ. Дараагийн хэсэгт ноён Чой цагдаагийн хэлцээс очиж нөөлийн аавын ослын хэргийн талаар бүх үннийг хэлнэ. Хэд хоногийн дараа юуны аавын эрх мэдэл буурч хэрэгүүд шалгадаж эхэлнэ. Чой өөрөө ч цагдаа дуудагдана. Чой эхнэр болон тайтай байх үедээ тэр удаан ширтэж суусны эцэст ганцхан зөвлөл хэлнэ. Би бүх амьдралдаа зөв гэж бодсон зүйлс маань үнэндээ бүхий л амьдралыг минь сүрүүлжээ гэж хэлв. Харин юун гадагшаа зүхтах гэж байхад нь цагдаа нар ирж түүнийг баривчлана. Нөөл үүнийг мэдээд маш их баярлав. Маргааш нь Нөөл болон Жүүн хоёр шинэ байшиндаа хамтдаа маш сайхан цагийг аз жаргалтайгаар өнгөрөөн амьдарч эхэлнэ. Энэ үед Жүүний ээж түүнд хоол авчирч өгөхөд Нөөл тэднийг үлдээгээд гадагшаа гарав. Жүүн дахин бүх зүйлийг мартаж эхлэж тэр бүр ээжигээ хүртэл танихгүй болжээ. Хоолоо идэж байхдаа миний ээж ч бас ийм сайхан хоол хийдэг байсан гэж хэлэхэд Жүүний ээж сэтгэл хөдлөлөө барьж ядна сууж байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа Жүүний ой санамж иргэн ирээд ээжийнхээ гарыг атгаа таныг таньж чадаагүй уучлаарай ээжээ гэд уйлж эхэлнэ. Тэр хоёр хоорондоо ярилцаж зүрх сэтгэлээ нээж хуваалцаж байлаа. Дараагийн хэсэгт намайг авраач. Би өхмээргүй байна. Намайг авраач дээ. Хэрвээ би өгчихвөл манай ээж яах юм бэ? Насаараа нэг ч удаа ёсоор нь ачийг нь хариулж чадаагүй. Ээжтэй хийж өгмөр зүйл маш их байсан. Би өхмээргүй байна. Амьдрмаар байна. Миний хайрладаг хүмүүс бүгд л энд байхад одоо л жаахан жарах гэж байсан юм. Яагаад яв гэд байгаа юм бэ? Би явахыг хүсэхгүй байна. Би амьдрмаар байна. Авраач. Би үнэхээр их айж байна. Би айж байна. Би хайрлсан. Би буруутай байсан гэж бахуутай хорвоогоос амьдрал нэхэн орилж байлаа. Дараа нь тэд өмнө нь ярьж байсан аяллаа боддоор дуусгахыг хүснэ. Тэд далайн эрэг дээр хамт очино. Энэ удаа маргаангүй, жүжиггүй, үнэн хоёр хүн л тэнд байна. Жүүн анх удаа тайван амьсгална. Хэрвээ бидэнд маргааш гэж байхгүй бол энэ мөчийг мартчихгүй бидтэй гэхэд чи яагаад маргаашгүй тухай яриад байгаа гэхэд тэр инээмсэглээд яагаад гэвэл би анх удаа юунаас ч айхгүй байна гэв. Нөөл түүнээс би хөөрхөн байна уу гэж асуухад Жүүн чи маш хөөрхөн. Би чамайг харах зоригч хүрдгвэ гэж хэлв. Нөөл инээмсэглэнэ. Хэсэг хугацааны дараа тэр чи унтчихсан уу гэж асууна. Гэхдээ Жүүн хариу өгсөнгүй. Дахин чи унтаж байна уу гэж асуухад ч бас хариу өгөхгүй л байв. Нөөлөө бүгдийг ойлгож чи минь энэ ертөнцөөс явчихлаа да гэж бодон нулимсан урсаж эхэлнэ. Дараагийн хэсэгт Жүүний менежер түүний дарга болон багийн гишүүд нь Жүүний үлдээсэн бичлэгийг хамтдаа үзэж түүнийг дурсан уйлцгаав. Би бол шинж уян байна. Хэдэн сарын өмнө эмчээс надад тийм ч их хугацаа үлдээгүү гэсэн мэдээ сонссон. Гайхмаар,
зорчирдсан байсан ч ямар тач хүн болгон нэг л өдөр өвтөг шүү дээ. Намайг хамгийн их зовоож байгаа зүйл бол намайг хайрладаг хүмүүс намайг аз жаргалгүй байсан гэж бодчих үдээ л гэсэн айдас. Гэхдээ би үнэхээр жаргалтай байсан. Хамгийн дулаан үн цэнтэй цаг мөчүүдийг өнгөрөөсөн. Магадгүй цаг хугацаа хязгаартай гэдгийг мэдэх нь нууж явсан тэр сэтгэлээ ил гаргаж зоригтой болгох боломж олгосон надад өгөгдсөн сүүлчийн айдаслалч байж мэднэ. Эмчи хэлсэн 3 сарын хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Чи энийг үзэж байна уу? Ганцаардаж, хоосон мэдрэмж төрж гин үү? Би одоо ч гэсэн чиний дурсамжинд амьд хിവэрэ байгаа юу? Энэ дэлхий дээр надад хамгийн чухал хүн бол чи л байсан. Одоо чи ямар амьдралаар амьдарч байна вэ? Нүүл ажлаа үргэлжлүүлэн хийсээр байв. Ажлаасаа тараад буудал дээр автобус хүлээж байхдаа Жүүний зурагт хуудсыг олж харна. Тэр очиод өнөөдөр би сайн ажилласан шүү гэж хэлээд зурагт хуудсыг үнсээд бид маргааш дахин уулзнаа гэж хэлээд тэр инээмсэглэж байв. Гэхдээ түүний сэтгэл юу мэдэрч түүнд ямар хэцүү байгааг тэр л мэдэж байгаа. Ингээд энэ драм гунигтаач инээмсэглэлээр төгснө. Хүний хамгийн ихээр хүсдэг зүйл нь үнэндээ ялалт биш. Харин ойлгогдож хайрлагдах юм шүү дээ. Хайр ер нь хаанаас эхэлж хаан дуустдаг юм бол? Үхэл бол төгсгөл биш. Энэ хорвоод хайртай нэгнээсээ хагцсан хүн олон байгаа. Гэхдээ түүнийгээ гэсэн сэтгэлийн орон зайд нь үргэлж амьдарч оршиж байдаг юм шүү. Миний хайртай нэгэн хүн хорвоод одоо байхгүй ч гэсэн тэр орон зайд минь одоо хүртэл амьдарсаар л байгаа. Харин мартагдаж эхэлсэн тэр цагаас л жигнэсээ оршихоо болдог байх. Хайр заримдаа аврах гэж ирдэггүй. Харин үнэнтэй хамт л ирдэг.